Гар утасны хулгай сэрдэж буруугүйгээ хэлэхэд заставын офицер Дислэгч Баатар зодож дарамтлан мөн халаасанд байсан 400 залхихыг шаардаж би айсандаа зүүнүүдийг залхисан гэж байлдагч хэн мэдэх хэвлэлийнхэнд ярилцлага өгч байсан. Ийхүү ярилцлага өгсөн байлдагч Улаанбаатар хотод байрлах цэргийн нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгэснийхаа дараагаар өөр цэргийн ангиж хэлсэн мэллээ. Түүнийг эмчлүүлж байх хугацаанд заставын офицер Баатарыг шалгаж гин буруугүй гэж үзсэн учраас одоо байлдагч хэн мэдхийг шалгаж байгаа гинэ. Түүнийг ийхүү шалгах үндслийг байлдагч хэн мэдхэн цэргийн албанаас оргон зайлах зорилгоор өөр үзүү залгиж гин бурууг офицер Баатар тохыг оролцсон гэж цагдаагийн байгууллагынхан тайлбарлаж байгаамаа. Тэр цэргийн албанаас зайлсхийсэн гэхээр тэр нь бол 90 хуулийн 281 дугаар зүйлээр яасан юм бэ? Тэр нь 2 жил хүртэл хоригдох ялаар шийдвэрлэх тийм застай юм байна. Байлдагч хэн мэдхийг цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгах хүсэлтийг хил хамгаалах ерөнхий газрын удирдлагад илгээгээд байсан юм. Уг хүсэлтийн дагуу өнөөдөр түүнийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Тиймээс энэ сарда багтаан мөрдөн байцаалтай дуусгаж прокурор шүүхэж шилжүүлэхээр болсон байна.